34 дараалал ажилтныг одоо довдон зогсоол шууд мэдээ гараад. Медаль болгон үнцэнтэй шүү дээ. IGF ялангуяа жудогийн бүрийн ялангуяа бүр төрийн тоглолт ишгтэй зогсоол. Шижрээ хилдэг шүү дээ. Цэплийн довдонгийн алтаас хөвтер гээл. Гадагшаа гараад аавын нэрээр л явж байгаа. Алтаас өгөх гэж ер нь дуудахгүй шүү. Ер нь л довдоо. Тэгээ одоо энэ сүүлийн лаг мундаг аваргууч баг сүүлдээ ранк 1-ээр орж байгаа юм чинь баг цэнхэр кимоны хэрэг байхгүй энэ. Ороод барилахад бол бүгднтэй нь барилтаа үзсэн. Ерөөсө хожихын хожоод хожигдсан. Болтой за хөргий одоо насаар нь хожсон. Одоо нэг хожигдоход яах вэ? Гомдлогоо гэж тохойд иржсэн. Яр намд юм яа ингэж зүгээр шилбүрдэд ингэ дүүгүрдэд шүү дээ. Нөгөө төлөөгөө. Тэгээ тэр Накаяг бол нэг амар савж унагааж ирсэн. Одоо эхэлсэн юм. Түмний нэг зураг контент. Марс 97 онд усаас нүүжрэл 4-р ангид анх 11-р сургууль сурдаг байсан. Одоо хойч хайсан сургууль сурдаг гэж чад. Манай сургууль дээр нэг бүртгэл ирэхгүй зээгцэн. Тэгээд бүртгэл хийж явж байгаад эхлээд нөгөө нэг Динжин Пүүжи гэдэг багш өгдөг гэсэн тохиолд. Тэр багшийн зээгцэнд ороод тэгж явж байгаа дэгийн багш одоо спорт салонын дарга ба штэ. Дэгийн багш ч одоо бас манай багш штэ. Тэгэл дэгийн багшийн зээгцэнд бас тэдэн сар болоо. Тэгж явж байгаа найзаараа дараа шууд хангаад батар шгүй багштай анх шаваад тэгэл тэрнээс хойш тэгэл хангалтайгаа л явж байна. Манайх шилжиж ирсэн түүх бас гэсэн л да. Манай аав нэг 53 таа байсан. Тэгээд тэр 53-таагаа усад манайх ч юм байдаг гэж одоо машиныхаа тахир голыг нь Эрдэнэ төгөлдөр дээр ирж өнгөлүүлэх гээд тийм ажиллаар ганцаараа усаас жариасан цуугаад ирээд тахир голоо өнгөлүүлээд тэгээд тэр зунаа 93-таа шууд за ер нь манайх нүүнэ. Юусоо тэнд Эрдэнэтрүүл нүүнэ гэж манайх гэрээ ачаал хамаагүй маагаад хүм айл хамаатан содноо ч бүр гайхаа тааж одоо юу утас зүгөөрөө. Тэгээ манайх 14 хоногийн дотор нүүгээд яг Эрдэнэтэд ирээд яг Баян өндрийн одоо яг тэр хойтлын гол хэсгээр хойтлолт нь ирээл аав шөнөрөөл зогсоол. За ер нь манайх энд л амьдрах юм байна гэл яг маргааш нь тэр байсныхаа хажуудлынхаа уртлынхын ташаа айлан заарна гэж таарал. Тэгэл тэр тэнд нэг том хашаатай байш аваад анх тэгж л ирчихсэн. Тэгээд Эрдэнэтийн зээлд хүүхэд нас өнгөрсөн шүү дээ. Хүүхэд зээлээс л тэгэл тэндээс сургууль руугаа гүгээл явсан дандаа байнга бэлтгэл рүүгаач гэсэн гүн тэгэл өвөл мөөлч гэсэн тэгэл дараал хамаагүй тэгэл дуртай юм болохоор. Анх чинь заавал яг жудо гэж мэдэхгүй. Бүх юм сексэнд бүртгэл явж гэнэ гэж сургууль дээгүүр явж байхад нь тэгэл орсон чинь жудо байсан. Би анх жудо гэдгээс мэдэхгүй орж ирсэн байхгүй. Би бол үндэсний үхий секс байна даа л гэж анх өөрийгөө бодчихсан байхгүй. Тэгсэн чинь үгүй шүү дээ чи үндэсний үхий биш жудо үхэхгүй. Тэгээ юу гооч мэдэхгүй ороод ихний бэлтгэл хийгээл тэрнээс хойш тэгэл яг татгатаал явчихсан л та. Жудо гэдэг чинь ерөөсөө одоо хүүхэд байхаас нь ямар зөв хүн болох бүхэл ерөн суурийг одоо жудоогоор л дамжуулж бид нар авлаа шүү дээ. Яг амьдралд хатууж л жингээ хасах гал одоо хамгийн энгийн наадлын хамгийн хүнд аваа шүү дээ. Жин хасна гэдэг чинь тамирчнууд бол бас айгүй чанга ажиллаж. Жудоогоос бол ер нь бол амьдрал их сурна шүү. Тэгэл жингээ хасна бие авч явна тэмцээнд орно. Тэгээ өөрийгөө тааруулна сайн тэмцээн оролдоод бүх юмаа өөрөө бэлдэж явна. Ер нь хинээч хараа тус болол ер нь бие дах чадварт хийрт сурж байгаа юм да жудоогоор очилсан тийм. Анхны олон улсын тэмцээн гэвэл өсвөрт байхдаа бол энэ улаан ууд энэ Оросын хаа тэмцээнүүд манайчууд Орос Монголын хамтарсан үүдэр байсан. Тэгэл улаан ууд ошгоогчтойгоо нийлээл улаан ууд энэ Оросын жижиг тэмцээнүүд их орж ирсэн л та. Тэгэл тэнд ороод ер нь медаль аваад эхэлчихсэн. Олон улсын анхны том тэмцээн гэх юм бол залуучуудын Ази авраг хамгийн анх залуучууд байхдаа энэтхийг улсад болчихсон. 60 кг-ын жинд орж мөнгө медаль авчихсан. Анх залуучуудын Азиараас мөнгө авчихсан. Тэр тэмцээн бол бас их л чансаатай тэмцээн бол одоо яг манай үеийн энэ лаг барьж байгаа бүгд л ер нь бөөндөө явж ирсэн шүү. Жинжинд яг одоо дээш доошоо би бол 60 орчихсон. Миний хувьд ороог шүү дээ. Дэлхийн аваад орч идэг. Яг зүгээр манай 66 бол маш хүсэлтэй ихтэй байсан. Тэгэл Төмөр хөлөг, Цагаанбаатар, Мяарагчаа гэл одоо доороос Хэрлэн 66 болж орж ирэл. За Дягийн Батсуур гэдэг манай 66 бас сайн тамирчин байсан. Тэгэл одоо манай жудо холбооны Батгэрэл ингээл ер нь 66-д нөхгүй Хишиг баяр байсан.
Нэг л олон тамирчин байдаг гэсэн. Тэгэл тухайн үед явсаар хагаад ер нь бол 15 6 онуудад би бол маш сайн байсан шүү дээ. 14 15 16 17 онуудад боломжтой байсан л да орох боломжтой. Тэгэл 14 онд нь Төмөр хөлөг ороод 15 онд нь Цагаанбаатар ороод 16 оны Олимпиад Төмөр хөлөг ороод тэгэл орох хэмжээний байсан юм. Тэгэл гадагшаа бүхэл яг IGF-ийн бүх тэмцээнээс медаль аваад ер нь бол ороод барилахад бол бүгднтэй нь барилтаа үзсэн. Ерөөсө хожихын хожоод хожигдсан. Тэгсээр нэ тэгэл 66-гийн дотоодын өршөлтөө маань амар байсан бол тэгэл орж чадаагүй шүү дээ дэлхийн аргад. Харамсалтай байдаг байсан. Жишээ нь 60 кг манай Ганбатын Болбаатар өмнө жилийнх нь 14 оны дэлхийн арга түрүүлчээд 15 онд дэлхийн финалд 5-д орчоод тэгээ Олимпиад дэлхийн ранкаараа 1-д байж байгаа. Тэгээд Олимпиад орж чадаагүй шүү дээ. Манай Цогтбаатар тэр жил нь улсын аваргаар амар төвшин Ганбатын Болдоо хоёроо хожаал улсын аварга болсон. Тэгээд тэр жилээч цогтооч сайн байсан. Тэгээд цогтоо Олимпиад ороод манай хоёр лаг нь тэгээд Олимпиад орж чадаагүй жишээ нь үлдэх жишээ. Нэг барилдаанд тардгүй хүний хождгоо. Одоо жишээ нь Папанашвили бол манай хэнийг Ганбатын Болдог ер нь баг хожиж үзсэн. Баг 8-9 болдоо очсон. Тэгээ хамгийн сүүлд үзэлд орох юм тэмцээнд зүг ороод Папанашвили Болдог хожсон. Тэгсэн чи Болдоо за хөргөө насаар нь хожсон. Одоо нэг хожигдоход яах вэ? Гомдлоо гэж тохойд иржсэн. Энэ хандрэлийн баталгаа Эрдэс Residence. Event төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Эрдэнэт iStore. Японы Абе ч одоо 2018 оны Загребийн Гран При дээр шүгийн 8-д ороод таарчсан. Өмнө нь бол би нэг юунд нэг хожигдсон байсан. Ташкентийн Гран Прид нэг хожигдсон байсан. Тэгэхээр бас 110 төлөв барилжсэн. Тэгээ би базарын алдаад тэгээд цэвэр хожигдсон байхгүй юу. Тэгээ ер нь өмнө хожигдсон. Ер нь бол өмнө барилдахдаа ер нь бол багцааг нь мэдчихсэн л та. Тэгээд баруун тэгж явж үүрдэг ташаагаа хийж айгуу зүтгэдэг шүү дээ. Тэгээ ер нь бол ер нь монголчууд угаасаа лав барьцнаас зүгээр юм чи салгаж байгаа л ер нь сугадаж лавл барилдаа гэсэн юм л та. 16 17 онд гээд 2 жил дараалал хожигдоогүй. 34 дараалал бүр ялцсан. Ер нь 2 жил хожигдоогүй байсан шүү. Тэгэл би чинь тэр хидмэд хожигдсныг ч мэдэхгүй хожигдсныг ч мэдэхгүй л барилж байгаа юм чинь. Тэгэл нэг үтсэл гараал салгаал сугыг аваад яг рефлексээрээ ингээл өмсөөл орсон чил манай мостлол. Айгуу дээшээ мостлол цэвэр. Би ч бас базарын заачуудаа гээд оноон дээр анхаарахгүйгээр шууд дээшээ өргөжлүүлээд даралтаа аваад үзэх гэсэн чинь дээш шүүгч яаж байгаа шууд Япон заагаад тэгээ болгоцсон. Тэгээ хожсон чинь дараа нь юугаар нэг олон улсын чөлөөтэй сайтаар ягаал шуугаал АБ 34 дараалал ажилтдаг одоо довдон зогсоол шууд мэдээ гараад байсан. Бүх хүн чинь хоёр хүн бүхэй барилж байхад нэг нь хоёр бүхэл яг хин унснаа мэддэг гэж байгаа байхгүй юу. Ер нь бол бие төрүүлээ унцлуудаа гэдэг. Яг нь Монгол сүүлийн маргаад байдаг шүү дээ. Тэгэхэд бол хоёр хүн барилж байгаа хоёр хүн яг нэгнийгээ гараад хин барилж чад хин унснаа мэддэг байхгүй. Уул нь. Тэрнтэй ялгаагүй ер нь бол жудооч ялангуяа барьцны барилтаа шүү дээ. Барьц төрүүлж авах олдсон барьцан дээр одоо өөрийнхөө мехийг л зөрөгтэй хийж гүйцэтгэлээ сайн юм бол уулна. Болохгүй жудаа бол амархан ганалтаа уулна. Гар сайтай хүн бол гарын салгаад дийлэхгүй шүү дээ. Тэгэл тэр хүний барьцанд орж явсаар байгаа л байгааг торгуулаар хожигдолтой. Хамгийн гоё мэдрэмж чинь тэр шүү дээ. Тэр чи яагаад бол нэг жинд 60-70 хүн оролцож байгаа шүү дээ. Тэгээд нэг улсаас нэг л хүн оролцож байгаа. Тэгэл зарим жин дээр нь яг 2 хүн оролцох боломжтой. Тэгэл тэр чинь нэг өдрийн тэмцээнд барилдаж медаль авах гэдэг чинь ер нь бол 6-аас 7 барилдаж ижил нэг хүрэл агуун хожигдсон ч 7 барилдаа шүү дээ ер нь бол тий.
Тэгээд хүрэл авах гэдэг чинь ер нь л нэлээд юм болж байгаа. Зүгээр ер нь медаль авах юм бол ер нь медаль болгон үнцэнтэй шүү дээ. IGF ялангуяа жудогийн бүрийн том тэмцээнүүдэд медаль авах. IGF Grand Prix, Grand Slam дэлхийн цом медаль авах юм байна. Нэлээд л чанга шүү дээ. Тэгэл оройн аваад зогсож яхад зүгээр өстой яаж нүд ам хавдсан байсан ч зүгээр ер нь гар хөл өвдсөн байсан ч ерөөсөө тэр медаль авсандаа баярлалаа тэгэл тэр мөрийг тоодох шүү дээ. Ер нь бол эцгийнхаа нарыг гоё дуудуулах тэр тусмаа бас ингээл овог шижрээ хилдэг шүү дээ. Цэплийн давд ингээл алтаас тэр гээл. Тэгэл ингээл дуудуулах бас үнээр гоё л. Тэгээ Монгол гэдэг нэрийг бас ингэж гоё дэлхийн давцанд гоё медаль аваад ялангуяа бүр төрийн тулд ишгэлээд зогсоход гадагшаа гараад аавын нэрээр л явж байгаа юм шиг. Алтаас өгөхөж ер нь дуудахгүй шүү. Ер нь л давдаа. Эхнэр 2 хүүхэдтэй. 1 хүү, 1 охинтой. Манай эхнэр нэгтлэн бодогч мэрэгчлээ. Одоо мэрэгчлэр ирдэг ажилладаг. 19 оноос хойш буцаад хангаадтай ирээд тасгалжуулагчийн ажлыг хийгээл. Ер нь одоо тэгэл хангаадтай одоо би чинь 2000 оноос хойш ихэвч одоо 26-7 жил зурвал талж. Тамирчин байж битүү явуулаа. Дунд нь усан шигшээд очно 4 жил хотод байгаад буцаал ирээжлээ. Багшийнхаа ажлыг аваад тэгэл одоо нэг шавнар үлдээл хүүхдүүдтэй ажиллаа. Чин да. Үу төрүүл бүх л гэж хардаг шүү дээ. Ер нь одоо монголчууд ч баг тийм багтуу ер нь бүх болно л гэж. Одоо хүүхдүүд тэсдэхгүй ямар болсон юм байгаа. Тэгээд ер нь бол хүүгээ бол барилдуулах гэсэн бодолтой байдаг шүү. Айгу бас айгу их хөдөлгөөнтэй. Манай том охин ч гэсэн бас сайхан хөдөлгөөнтэй. Тэгээд бас болж игэл охиныгоо ч бас барилдуулчих сонирхолтой. Хаяа нэг дуртай болвол тэгээд одоо өөрөө сонирхолтой болвол барилдуулна гэж боддог шүү дээ. Учираа сайхан бэлтгэлийн хийгээл хаяа дуртай болгол. Ер нь өөртөө ч гэсэн бас айгу сонирхолтой манай хүүхдүүдээс. Энэ хандрэлийн баталгаа Эрдэс Residence. А 19 онд би нэг самын дэлхийн аргалгаа эхнэрээ авч ирсэн. Тэгээ манай эхнэр чи яг л өөр болохоор заал маал руу орж орохгүй. Тэгээл үгүй чи зүгээр яалаа л би зүгээр энэ би халалтын зааланд л орж үзэхгүй гээд. Тэгэл би чи 2019 онд самын дэлхийн аргач анх яг энэ Эрдэнэт дээр хангаадын багш болоод яг ажиллаа аваад тэгэл байж байгаа л дэлхийн арга туусан арга дөрүүлсэн байсан. Дэлхийн аргад орсон. Тэгээ ер нь бол бас нэг самын дэлхийн аргад ер нь орж үзег байсан бохгүй юу? Одоо бид нар бол би өмнө нь бол самын дэлхийн аргад нэг ер нь бол нэг 3-4 орчих бас боломжтой. Бидэрт нөгөө нэг олимпийн жудоогоор барилж байгаа нөхдүүд самын нэмцэнд орж болохгүй гэдээ цаанаас нь заацсан байсан бохгүй юу? Одоо жишээ нь бид нар IGF оноотой байж самын нэмцэнд орох юм бол онооч 0 нь танай жудогийн нэмцэнд орж болохгүй гэдээ бидэрийг оруулдаг байсан. Тэгээ би 16, 17, 18 ингээд 10 өмнө аюу эд формтой байх үедээ орч чадаагүй байсан бохгүй юу? Өмнө уулын орцсон бол уулнаас 2-4 3 гэсэн бол байжлах шүү дээ. Гэсэн чи байж үж байгаа 19 онд явангуудаа ер нь л төрүүлээ гэсэн зорилготой бэлтгэлээ явсан л та. Тэгээ уусаа яг л Орос азар ер нь нэг тоочны нэг хэд орно л ай бүзэтэй хэд орно эднэрийг л хусах юм бол төрүүлнэ гээл. Тэгээ би чинь 5 барилдаж самын дэлхийн аргад орсон. Манай яг финалийн барилдаа нэг орж иж үзээд хэл гоё яасан шүү дээ. Төрийн дуулалт ашиглуулээ. Самбын Монголоос төрсэн 38 дахь дэлхийн аварга гэж боддог шүү дээ. За орон орны 80 орны аваргуудаас аваргуучулсан бөмбөрцгийн наадмын 68 грамм жингийн аваргын алтан медалийн төлөө энэ харагдж байгаа тамирчин бол Эрдэнэт үйлдвэр хангаар клубын тамирчин Цэплийн довлогийн алтан сүх. Тамирчин хүний замнал, тамирчин хүний карьерт бол ийм тулаан барилдаан бол ер нь ховорхон олддог. За алтан сүх маань өнөөдөр бол зүй осоор миний төрүүлчмээр байна гэж хэлээд явсан тэр чүүднээсээ баба унаа шийдсэн дархан шийдэн. За улмаар тэгээд Миндия Лулашвилитэй алтан медалийн төлөө гарч ирлээ. Тэгсрэг удаа цапажиг унчид явцаа 4 оноо байдгүй яах вэ? Цаг дуусч байна. Олон улсын хэмжээний мастер ангар спортрын тамирчин Цэплийн довлогийн алтан сүх Монголын самбгоос төрсөн 38 дахь дэлхийн аварга болж байна. Тулгаа зан чи манай үеэл гэдэг шүү дээ. Тулгаа зан усын начин сумья амар удаад шүү дээ. Бүх удам бол ярих дуртай шүү. Яагаад гэвэл Тулгаа зан гэхээр одоо Монголын ард түмэн ерөөсөө
Йоо тэр чи өстө гоё бүх байсан шүү дээ гэж хүн болгоо явдаг байхгүй. Би хамгийн гол нь тэрийг бас хүүхэд байсан бас сайн мэдэрч амжаагүй. Ер нь бол ухаан орж явах талэр нь тулгаа заа гэл манахаар байнга гэдэг видеотэй харж урьдаг. Энэ өсний дайран дээр хүртэл ирээл тулгаа заа хань билэглээл надад. Тэрийг санддаг. Ер нь бол одоо ямар мундаг хүн байсан бэ гэдгийг бол одоо ч гэсэн би зүгээр хүмүүсийн дундаас л сонсдог шүү дээ. Тиймээс би ерөөхөө хамаатан гэл ингээд нэг хүн нэмтэнд яриаггүй байж хахлаар нь бол тулгаа заа шиг хүндэг бүх байгаагүй шүү. Тэгээд ээж аав өдрөө яриа сонсож байхнаа ер нь усаас шууд наадмын өглөө гэхэд усаас нэг 7 хоногийн өмнө нөгөө тэр үед хар зам байхгүй. Тэгэл ачаагаа ачаал чиргүүлтэй 30 унаал. Тэгэл наадмын талбайны өмнө наадмын өвд ирж суучаа шууд зодоо шуудаг. Эцэр ойж аваад ордог байсан гэж ярьдаг байсан шүү дээ. Энэ хандрэлийн баталгаа Эрдэс Residence. Ивент төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. iStore. Ер нь бол би ч нэг анхчуудад ороод эхлээл медаль авахгүй мултарна руу яваал. Тэгэл мөнгө тухай чинь зардал мөнгө байхгүй. Аав ээжээсээ аваад ах махаас аваад манай том ах чинь бас ер нь бол манай надад бол одоо их амжилт гаргахад бол бүхэл одоо зардал мөнгө бүхэл юмыг манай аав ээжгээс илүү том ах маань ер нь тухай үед ер нь шийдэж үзсэн шүү. Тэгэл тэмцээн уралдаанд явуу ихээр хитэн төгрөг ихээр тухай үед 40-50 мянган төгрөг гээл тэгээд тэгдэг юу бахын дүүгээл зөвхөллал бүгдийг явуулдаг. Тэгэл очил барилд нь медаль авахгүй мултарч. Тэгэл гэртээ ирж чадах. Өглөө ямарсан богоноос буучаал тэгэл гэртээ харж чадахгүй. Нөгөө мултарсан гэж хэлхээсээ санаа зовоол тэгэл. Тэгэл явж байгаа л орой угаас тэгэл хонох газар байхгүй гэртээ явах байж. Тэгэл гэртээ орно яасан гэхээр үзэж хөрөлд л байжчихлаа. Тэгж байгаа нэг хөрөл авахаар байсан. Бөөм баяр хурдхан гэртээ хайрвар санагдал тэгэл юу богоноос бол тавих болчихсон. Тэгэл бөөм баяр гэсэн. Энэ бол олон улсын тэмцээн гэхээс илүү өсвөрийн тэмцээнээс анх медаль авчаад айгүй их байлтай байсан. Тэр чинь бас хүүхдүүд тухайн үед ийм насны ангил гэж байхгүй. Нэг жинд бараг 70-80 хүүхд ордог. Тэгэл 70-80-аас дөрвөн медаль авдаг болохоор нэг хүрэл авахд бөө юм болж хүрэл авдаг байсан. Аав ээжээр нэх тэгж очиод ерөөсөө тэмцээн уралдаанд үзээд байдаг шүү дээ. За нэг улсын авраг цөөхөө нэг ганц л үзсэн баг. Эрдэнэтэд болоход нэг аав ирж нэг үзсэн баг. Тэгэл ер нь зурагтаар мэдээ аваад тэгэл өөрөөсөө ер нь хараал. Тэгэл ер нь цаагаараа бол амар дэмждэг л дээ. Манай аав чинь тэгэл бас их өөрөө шүү дээ. Тэгэл миний нэрийг л дуудан та нар сонсдгоо ер нь хавийн амтнаа цуглуулчаал тэгэл үзэн шүү дээ. Тэгэл энэ гадаадад довдог гэдэг нэр л гардаг шүү дээ. Тэгэл нөгөө хэд тавруулсан шүү дээ. Ер нь бол сүүлд нэг самбын дэлхийн аврагд бас авгаа авч ирсэн. Бас гоё байсан. Яг хажуунаас гоё үзэл. Өөр ч гэсэн очиод ер нь газар дээрээс нь үзээд их л омс гоё л байсан. Эрдэнэт үйлдвэрийнхаа нэрийг бас ингэж гоё гаргаж явах айгуу дуртай. Би нөгөө нэг жудуугийн кимондор нэг лого хатдаг шүү дээ. Тухайн үед би яг өөрөө хийсэн компаниар явж байгаа. Яг Эрдэнэт үйлдвэрийн логог энэ дээр гоё ингээ 10 хэлчихээ ингэж хатаал. Кимондороо хийгээл гараал яг тэр чинь нөгөө олон улсад барилдахаар яг л тэр Коки логоч амар тод ингэж орж иж байгаа байхгүй. Тэгтэл ерөөсөө ингээл манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ингээ манай Коки тамирчин ингээл тэгэл тэр мөрнөөс ч амар урам авч байгаа. Угаасаа л би энэс гарч ирсэн энэ үйлдвэрийн тамирчин ч одоо энэгээр л омогч. Угаасаа тэгээд Эрдэнэт үйлдвэр ямар жижиг үйлдвэр биш манай том клуб те хангарт гэдэг клуб чинь том клуб байсан. Энийхээ нэрээр бас дэлхийд гараа барилдахад бол бас үнэхээр гоё байдаг. Би одоо хэдийн Увс аймагт төрсөн ч гэсэн бас ер нь хүүхэд байхасаа л Эрдэнэтэд өссөн. Эрдэнэт үйлдвэр ер нь Эрдэнэтийн залуучууд бас ер нь мундаг салбар болгонд л ер нь манлайлж явдаг. Тэгээд энэ тамирчдынхаа бас түүжээ явуулаад үйлдвэрээрээ явуулаад Эрдэнэт хотоороо бас явуулаад бас дэлхийд барилж яхад бас үнэхээр гахалтай сайхан байна. Түмний нэг зураг контент